соёлж. Явган үний замаар давхиж зам сүрэн хурдлах жолоочтой өөрийгөө сэргэлэн овсгоотой мэд дашаа ойлгож яваа юм шүүз. Хүнлэнгийн нэг нь бол энэ дэндүү бүдүүлэг үйлдэл болж харагдахаас гадна захын нэгний муу үгэнд булагдана гэдгийг санаарай. Энэ бол долоон бодолд өглөө бүр болдог явдал. Автозамд төвжрэл үүсгэхэд явган үний замаар хурдтай давхиж яваа автомашинуудыг олон нийт шүүмжилж хэд хэдэн хүмүүс бичлэг хийж байгаа харагдана. Энэ замаар өглөө бүр хүүхдүүд алхаж явдаг. Бүдүүлэг жолоочийн энэ үйлдэлд азар хүүхдүүд өртөөгүйч хууль дүрм зөрчсөн хормын яаруу байдлаас болж хичнээн хүн амнасаа алдаж буйг хизээж мартаж боломгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас сөхий. Явган үний замаар автомашин зорчвол 43-2 зааснаар 19,200 төгрөгөөр торгох заалт бий. Танд ганц удаа торгуулаад өнгөрөх нь эмзэглэх асуудал биш байж болох ч хотын соёлтой хөл нийлүүлэн алхах хариуцлага үүрэг биег ухамсарлаарай. Жолооч та хин нэгний замыг хөндлсөн эр бэраа гайхуулснаар хинт ч мундаг харагдахгүй. Жолооч та бусдад үлгэрлэн явган зорчигчдоо хүндэтгээрэй. Хүүхдүүд ч нэ биднээс барай явжсэн гинт гүйдэг байхгүй юу? Ингээл гүүгээл машин дагавар авах эрсдэл маш өндөр байгаа шүү дээ. Дээрээс нь дугуйтай явна энэ хурц ухамсаргүй л шүү дээ. Чинь билээхэн зам байсаар ах чинь заавал энэгээр ингээл хашлаг давуулаад ингээд тавьчихад байгаа үед чи айгүй хэцүү. Явган үний зам таглан машина байрлуулж чаддаг жолооч нар элбэг байна. Орж гарах гарц таглаж цаашлаад хүчлийн мэргэшээлтэй иргэдийн хувьд ч тунчиг хүнд асуудал үүсгдэг энэ байдал жолооч та дүгнэлт хийх цаг нь болжээ. Явган үний зам гарцаар явган хүнэл зорчих ёстойг ухамсарлацгаая. Соёлжий жолооч нараа соёлжий доо. Соёлж.